видео үзүүлж байна. Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл. Хосуудын харилцаа анхандаа урт удаан, аз жаргалтай үргэлжлэх юм шиг эхэлдэг боловч гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр олон асуудал тулгарч үл ойлголцоход хүрдэг байна. Хайртай хүнтэйгээ урт удаан аз жаргалтай байхыг хүсвэл та хоёр зүрх сэтгэл нэгтэй байж аливаа асуудлыг цаг тухайд нь хамтдаа шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хосуудын харилцааг бэхжүүлэх аргуудыг та бүхэндээ хуваалцъя. 1. Үнэнч байдал. Үнэнч байдал бол аз жаргалтай хосуудын харилцааны үндэс юм а. Найз залуу найз эмэгтэйдээ үнэнч байхаас гадна өөртөө үнэнч байх хэрэгтэй. Хайртай хүндээ хизээч битгий худал яар хэрвээ найзуудтайгаа гадуур гарахаар шийдсэн бол ажил дээрээ илүү цаг суухаар боллоо гэж худал хэлэх хэрэггүй. Харин үүний оронд би найзуудтайгаа гарах төлөвлөгөөтэй байгаа хэмээн үннээ хэлээрэй. Мөн хідэн цагт ирэх талаараа ч хэлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд тэр таныг хүлээхгүйгээр тайван унтаж амарч чадна шүү дээ. Харин өөртөө үнэнч байхын тулд өөрийнхөө бодол, зүрх сэтгэлийг чагнаад үзээрэй. Хэрвээ хамтрагчтай танд таалагдахгүй энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байвал та хоёр хамт амьдрах тавилангүй бололтой. Тиймээс өөрийгөө хүчлэх хэрэггүй, харилцааны бас нэгэн чухал хэсэг болох секст анхаарлаа хандуулж өөрийгөө хуурах шаардлагагүй юм а. Хэрвээ тухайн хүний хажууд тухгүй, сэтгэл чинь нийцэхгүй байвал та хин нэгэнд би чамайг насан туршдаа хайрлана гэж амлах хэрэггүй юм шүү. Түүнийг насан туршид нь хайрлана гэдэгтээ өөрөө итгэлтэй байх ёстой. 2. Хэмжээ хязгаартай золиос гарга. Хэн нэгэнтэй хамт байхын тулд заавал ямар нэгэн золиос гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ таны гаргаж буй золиос хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэдгийг санаарай. Эс тэгвээс та өөрийгөө алдах болно. Ихэнхдээ эмэгтэйчүүд хайрттай бүх зүйлээ зориулсандаа харамсдаг. Хэрвээ түүнд хамт кино үзэхээр амласан бол хамт яв. Гэхдээ чухал ажил хойш тавих хэрэггүй. Жишээлбэл та 7 хоногийн өмнө энэ баасан гарагт найзуудтайгаа саунд орно гэж төлөвлөсөн байж болно. Гэтэл таны хайртай эмэгтэй пүрэв гаргийн орой баасан гарагт надтай хамт дэлгүүрээр явах хэрэгтэй байна гэж хэлжээ. Энэ тохиолдолд та дэлгүүрийн ажлыг амралтын өдөр хүртэл хойшин тавих зүйтэй. Хос байна гэдэг зөвхөн хэн нэгний төлөө бүхнээ зориулах ёстой гэсэн үг биш юм а. 3. Сэтгэл хөдлөлөө хийн. Та тухайн эрэгтэй эмэгтэйд маш их хайртай байсан ч сэтгэл хөдлөлөө хянах нь чухал юм а. Түүнээс хаагур явсан юу хийсэн талаар нь тогтмол асууж, цаг үргэлж тандаж хардах хэрэггүй. Хамтрагчаа тогтмол хардах нь түүнд итгэхгүй байгаа бус харин таныг өөртөө итгэлтгүй байгааг илэрхийлэх болно. Тиймээс та өөртөө би бол хамгийн шилдэг нь харин миний найз эмэгтэй, найз залуу үнэхээр азтай нэгэн гэж хэлээ. Ингээд л таны хардах сэтгэл үгүй болно. Үүнээс гадна бүсгүйчүүд ч гэсэн залуучуудын адилаар ямар нэг хязгаарлалтанд дургүй байдаг. Мэдээж зарим нэг онцгойд нөхцөл байдалд анхаарал хандуулах хэрэгтэй юм. Санаандгүй байдлаар хуучин эрэгтэй найзтайгаа эсвэл экстэйгээ таарсан тохиолдолд хардал байх нь хэвийн үзэгдэл, бусад тохиолдолд хайртай эмэгтэйдээ итгэх нь чухал юм шүү. Ер нь итгэл гэдэг гол зүйл гэдгийг битгий мартаарай. 4. Асуудал шийдвэрлэх чадвар. Ямар нэг асуудлыг шийдвэрлэхгүй орхих нь хосуудын харилцааг хүндэрхэд хүргэдэг гол хүчин зүйл юм а. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхээс та нэг удаа зогтож болохч дараагийн удаа тухайн асуудал илүү гүнзгийрсэн байх болно. Тиймээс баг дээр нь аливаа асуудлыг шийдэж байх нь зөв юм. Бүх асуудал дээр нүдэн анаад өнгөрөх хэрэггүй. Учир нь жижиг асуудлууд цугларсаар нэг л мэтгэд том асуудлыг үүсгэж та хоёрын асуудлын гол шалтгааныг олж чадхаа болох юм а. Харилцаагаа урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүсвэл хин хин нь асуудал шийдвэрлэх чадвартай, зоригтой байх хэрэгтэй. Энэ маш энгийн бөгөөд тайвшраад хоорондоо сайн ярилцах зөв юм а. 5. Анхаарал халамж. Энэ бол аз жаргалтай амьдралд шаардлагатай чухал зүйлсийн нэг юм. Та хайртай хүндээ анхаарал халамж дутуу тавьснаар араар тавилт, салалт үүсдэг. Бүх дутагдсан анхаарлыг секс нөхөн гэж бодож байвал энэ нь буруу ойлголт юм. Та болзооны үеийн талаар мэднэ үсттэй. Ер нь бүхий л цаг үед анх болцож байгаа мэт хандах хэрэгтэй бөгөөд ямар ч шалтгаангүйгээр хайртай эмэгтэйгээ баярлуулж түүнд бэлэг өгч байгаарай. Энэ нь таныг хайртай эмэгтэйгээ үнэлж байгааг илтгэнэ. Харин эмэгтэйтэйгээ хамт кино үзэх, гадуур алхах, үзэсгэлэн үзэх, хаяач болов кафе, ресторанд хооллож байх нь зөв юм. Үүнээс гадна түүний өдөр хэрхэн өнгөрсөн талаар асууж болно. Мөн сексийн дараа түүнд ашиглуулсан мэт мэдрэмжийг битгий төрүүлээрэ зүгээр л тэврээд таатай үг хэлэхэд болно. 6. Бие биенээ байгаагаар нь хүлээн авах. Нас ахих тусам хүмүүсийн зан аш өөрчлөгдөж анхны хшгэ байха болдог.
Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид ч гэсэн өөрчлөгддөг. Анх болцож байх үедээ бид зөвхөн тухайн цаг үед байгаа бинийгээ таних бөгөөд ирээдүйд түүнээс ямар зан авир гарч болохыг таашгүй. Тиймээс нэгнийг байгаа чигээр нь хүлээж авах нь хамгийн зөв сонголт байх болно. Хинч төгс биш, хин нэгнийг өөрчлөн гэдэг утгагүй бас аюултай зүйл. Үүнийг шийдвэрлэх цорын ганц арга бол ойлгох, уучлах, хүлээн зөвшөөрөх явдал билээ. Өөрөөр хэлбэл хүлээж ав, тайвшир гэсэн дүрмийг баримтлахыг хичээгээрэй.